За hi guys, энэ удаагийн бичлэгээр Сингапур улсын Сингапур хотыг бол сонгож авсан байна. За Сингапурыг бол улс тэгээд угаасаа ганцхан хоттой тийм улс байгаа. За тэгээд тухайн газар энэ хаагур нь зочд буудлаас эхэлэх юм бол ер нь хамгийн таатай нөхцөл үүсдэг. За зочд буудлын үн бас ер нь ямар хөө байдаг талаар хэдүүлээ сонирхцгоё. За ингээд бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай guys. За ингээд бичлэг рүү орцгоё. За юуны түрүүнд бид нар бол TripSic руу ороод ирсэн байна. За бид нар бол энэ Сингапур гээд бол сонголтоо хийсэн байна. 23-наас 2 сарын 23-наас 3 сарын 2-ны хооронд 7 шөнийн өнгөрөөнөө нэг өрөө нэг нас бий гүцэн явж гинэ гэд сонгоцсон. За энийг нь хитүүлээ. За яг нэгээр нь үзүүлдэж. За тэгээд бодуудаа хайцгаая. За ингээм бол бид нэр Сингапур хотод байрлах нэг 578 ер нь бол түрээсэлж болох газар бол гарч ирж байгаа байна. За эндээс хитүүлээ шууд show and map руу гүйсрээд орчих. За ингэснээр бидэрт бол газрын зураг дээр ер нь сонголж болох буудлуудын бол байршил бол харагддаг. За үүнийхээ дараа бид нэр Google-ийн Singapore Attractions Map гэдээ бол хайж хэрэгтэй байдаг. За ингэснээр бол ийм зурагнууд бол гараад ирнэ. За энэ ямар зурагнууд юм бэ гэх юм бол тухайн одоо аялах байгаа хотын мапн дээр нь одоо очиж үзэх одоо аялал жуулчлал гэж хүмүүс очиж үздэг газруудыг бол ингээд зоогоо таруулсан байдаг байна. За энэ зургийг хэдүүлээ томруулаад харах юм бол ингэж харагдана гэсэн. За нөгөө нэг алдартай Marina Bay гэж зочд буудал маань бол энд байдаг байх нь байна. За Gardens by the Bay гэдэг бас амар үзэсгэлэнтэй одоо тийм цэцэрлэг хүрээлэн байдаг. Дотроо үзэж харах юм маш их. За ер нь бол орохдоо бас мөнгө төлдөггүй. За тэгтээ дотор нь бас юм тодорхой одоо мянган цэцэгстэй юм хүлэмж амар том одоо хүлэмж гэж хэлэх нь зөв буруу мэдэхгүй байна. Гэхдээ үсэ дотроо тийм цэцэгнүүдтэй амар том бүтээн байгуулалт бас байдаг. За тийш нь орох юм бол мөнгө төлнө. Ерөнхийдөө Garden Bay илүү яг хүрээлэнд нь ороход бол үнэгүй байдаг. За энэ дишээ бол бас яг энэ хэсэгт бол Kampong Glam гэдэг энэ бол биднийхаар бол Aladdin гэдэг нөгөө Google-ийн кинонд гардаг султааны ордонтой яг адилхан бас тийм ордон бол байдаг. Гэхдээ яг ордон гэсэн илүү сүмэлтэй яг гаднаас харагдах байдлаас бол Aladdin дээр гардаг султааны ордонтой маш адилхан гэсэн. За тэгээд энд жишээ нь Universal Park байна. За энд Aquarium байна. За Singapore Aquarium бол бас нэлийн алдартай. За Sentosa гэдэг нэг далайн ирэг нь байна. За далайн ирэг нь бол бас үнэхээр алдартай. Тэгэхээр энэ гоё далайн ирэгтэй газар байгаа. Хүний гар хар бүтсэн гэж бол ярьдаг. За буцаад ийшээ ирцгээе. За тэгэхээр бидний өмнөх зурган дээрс харснаар бол ерөнхийдөө энэ амир үзүр үржлэгээ маань бөөгнөрсөн байгааг анзаарч байгаа бох тий. Тэгээд доошоо Sentosa руу бас очиж үзэх газар байна гэсэн үг. Тэгэхээр ер нь маань буудал маань энэ хавцаа байвал их зүгээр авах гэдэг наа гэсэн үг. За Marina Bay-с яг хажууд чи энэ хавцаа байвал их зүгээр авах гэдэг гэсэн үг. За буцаад очих юм бол саяны бидний харсан нэг дундуур нурсаад байгаа гол бол энэ байна. За энэ хавцаага ер нь буудлаа бол их зүгээрээ гэсэн үг. За энд бол манай Marina Bay ер нь бол байгаа гэж бол ойлгож байна. За эсвэл бас жоохон дээшээгээ энэ хавраас буудлал авч болох байгаа шүү. За жоо хойш нь татаад ерөнхийдөө энэ хаврын төлөө буудлал харцгаа. За эхлээд эдгээр бид хэдүүлээ эндээс үнэ тохируулах хэрэгтэй. За нэг хоногийн нэг 280,000 төгрөгөөр бол хангалттай гэж бодож байна. Сингапур яг уу ерөнхийдөө нэлээ үнэтэй бол газар байж таарад байдаг. За хэдүүлээ бүр ийш ингэ татаад харъя. За ингээд харах юм бол хэд хэдэн сонголтууд бол гарч ирж байна. За энэ бол капсул юм байна. Хоногийн 185,000. За ганцаараа явж байгаа хүмүүс бол ийшээ ороход зүгээрс үл найз нөхдөөрөө ч юм уу явж байгаа үед бол зүгээр гэр бүлэрээ бол мэдээж тохиромжгүй. За эхлээд энийг үзэдүүлээ орж сонирхцгоё. За түүний дараа энэ дахиад капсул байна. За миний буужсан буудал болохоор энэ байгаа. За энийг бас та хэд хэдэн сонирхуулчих гэж бодож байна. За одоо болохоор хэдүүлээ капсул биш. Гэхдээ хямдхан тийм буудал олох гэж хэдүүлээ үзцгээе. За энэ дундаас энэ магадгүй капсул биш биж магадгүй. За үнийг нэмэхгүй л ер нь угаасаа надад капсул буудлууд бол гарч ирээд байгааг анзаарч байгаа. За ингээд эргэлэнгүүд 3 хоттой ер нь бол тусдаа өрөөтэй буудлууд гараад ирдэг. За энэ буудлыг нэг харж. За ингээд харах юм бол Heritage Collection of Boat Quay гэдэг нэртэй буудал. За доошо гүйлээ харах юм бол 2 хүн бол орно. Хоногийн 342,776 төгрөгийн үнэтэй байх нэ.
За тэгээ нийтдээ 7 хоногт 2,677,882 төгрөг болох нь байна. За эндээс харахад угаасаа та яж Сингапурыг ер нь ямар үр дүн төртэй газар вэ гэдгийг шууд ойлгочихж байгаа гэж бодож байна. За өрөөг нь харах юм бол за ор байх нь байна. За тэг уулгын машин хөргөгчтэй ер нь бол яг нойлноос нэлээд том юм байна. Хангамжийн хувьд бол нэлээд сайн буудлаа гэж би хувьд бол дүгнэж байна. За тэгтээ та нар анзаарах юм бол цонхохгүй байна. Цонх байхгүй гэж байна. За өөр хэрэгтэй зүйлсээс за бусд нь бол яг тодорхой зүгээр л юм байна. За цонхгүй өрөө бол яг аялж байгаа үед бол нэг асуудал болдгоо. Миний хувьд бол заавал бас цонхтой байх гэдэггүй. Үнэн л амар чухал гэдэг. За тэгээ цэвэрхэн байх уу гэдэг бол бас маш чухал. За цэвэрхэн байгаа эсхийг бол эндээс шууд мэдж болдог. За энэ бол тухайн буудалд буусан хүмүүс одоо ревю бичдэг те. Ямар байснаа бичдэгэ гэсэн үг. За цэвэрхний хувьд бол 19.5 гэдэг бол маш сайн одоо цэвэрхэн маш гоё байсан гэсэн үг. За байрлалын хувьд бол бас 19.5 болсон байна. Ягаад гэвэл хэдүүлээ угаасаа газрын зураг дээрээс харж байгаад энэ хавцаа орох юм бол зүгээрээ гэдгээ харж байгаад ороод ирсэн учраас локейшн угаасаа өндөр оноотой байх нь дараггүй. За үйлчлэгээ бол сайн байсан гэж юм. За дагалдах хэрэгсэл бол угаасаа сайн байсан. За харахад л нөгөө нэг хөргөжтэй байсан шүү дээ уулгын машин энтертэй. За ингээд доошоо гүйлгээд харах юм бол та хүмүүсийн битсэн одоо юунуудыг уншиж болно. Түүнээс гадна шууд юм бодит зургийг нь ингээ харцдаг баг. За ер нь бол нэг том биш юм байна. Гэхдээ ер нь бол тий байж болохоор гоё харагдаж байна өө. Ер нь бол миний хувьд нэлээд боломжийн бодол байна гэж шууд түгнээл шууд захиалгад асуудал юм. Үн дээрээ л тохирч явах юм бол гэсэн үг шүү дээ тий. Нэг хоногийн л 347,776-аар аавна гэдэг бол ер нь бол яг надад бол нэлээд үнэтэй санагдаж байна. За дээрээс нөгөө би аялсаар гад юм нөгөө Diamond хэрэгтэй байхгүй. Diamond эрэхтэй үнд 347,000-аар зарж байгаа бол анх удаа тэрвцэг хүмүүс одоо бодлож авах одоо захиалгах байгаа үнд бол 400,000 төгрөг 410,000 төгрөг ч юм уу гарч ирж магадгүй. За тэгтээ янз байдаг шүү тэр бол бас. За дараагийн бодол. Ibis Budget Singapore Clear Quay гэнэ. За budget гэж байгаа мөртлөө хоногийн 373,000 төгрөгийн үнэтэй байх нь. За яг хуу таны чиндамыг бол үнэгүй өөрсдийнх одоо агуулга дотор хадгалчих юм байна. За дээдэлтэй бол ийм пүүлтэй юм байна. За пүүл рүү ороход бол бас асуудалгүй гэж байна. За ерөөдөө та машин төрөөсч явж байгаа бол бас машин бол үнэгүй паркинг хийж гинэ. За хоёр тустай ортой. Гэхдээ өмнөх буудлаас жижиг юм байна тий. Өмнөх нь бол 14 м² байсан. Энэ бол 12 м². За давуу тал нь бол яг цонхтой юм байна. За бусад зүйлсийн хувьд бол жижигхэн хөргөчтэй минь хөргөч нь бол энд харагдаж байна. За өмнөхтэй харьцуулахад бол угаалгын машин дээр бол харагдахгүй байна тий. За нэг тийм газар байна. За дахиад хэдүүдээ сэтгэлийн харьцаах юм бол за 10-аас 8.8 сэвэрхэн байсан. За байрлал явдлаг байх нь угаасаа аргагүй угаасаа бид нэрийг зөв газараа буудлуудаа сонгоод авсан байгаа учраас 19 авсан байна. За үйлчлэг бол ажиг байсан гинэ. Тэгэхээр нийт үнэлгээ нь бол 10-аас 8.7 авсан гэж. За миний хувьд бол 10-аас 8.7 гэдэг бол ер нь л боломжийн. Би бол 10-аас ер нь 8 байх юм бол ер нь окей гэд бодчихдаг. Тэгээд мэдээж давхрын доторх зургнуудыг л хардаг байгаа шүү. За тэгтээ энэ жишээ нь 10-аас 2 үнэлгээ өгсөн юм байна те. За энэ буудалд үлдсэн маань бол одоо маш буруу сонголт байсан л гэнэ. За тэгээд өөрхөн хүүхэд өөрийгөө шалгасан чинь эхний шүн бол одоо хорхоонуудад хазуулсан гэж юм л да. Магадгүй бисаа масаатай байсан юм уу? Ямар нэгэн хорхоо байгаад хадсан юм шиг байна хүүхдийг нь. За энэ дахиад 10-аас 3.7 авсан байна те. Яг юу болохгүй юм бол дөө хөрхий. За ингээд амар юм хуучин жижигхэн өрөө байсан гинэ. Тэгээд би бол ерөөсөө зөвлөхгүй гэж энэ буудлыг. За тэг ялангуяа 511 гэсэн номертой өрөө бол өстой бүтэхгүй өрөө байсан гинэ. Унтахад айгүй хэцүү байсан. За тэгээд энэ буудал бол ерөөсөө тийм үлдэхэд бол одоо тохиромжтой буудал биш. Үнэхээр одоо муу үйлчлэгээр муу одоо сэтгэл үлдээсэн гэж энэ хүнд. За гэтэл одоо 10-аас 10 авсан гээл 10-аас 9.5 авсан 10 авсан гээл үнэлгээнүүд байгаа харж байгаа бах. За тэгэхээр миний хувьд бол 580 хүн ревю бичиж байгаагаас одоо 870 хүн 10-аас одоо 8.7 үнэлгээ авсан гэдэг маань ер нь дайжгүй л гэсэн үг л дээ. Энэ хүмүүст л миний бодлоор нэг азгүй л
тохиолсон баг. За тэгээ таныг бас тэр азгүй хүмүүсийнх нэг байна гэж бодохгүй байна. Тэгэхээр би бол бас энэ буудлыг бас зүгээр л гэж бодож байна. Гэхдээ өмнөхөөс бол үнэтэй байна тий. Энэ хоёр төр бол яг өмнөхийн сонгогдсон дээр л тий. Яг энэ хоёр сонголтоос гэвэл. За дараагийн буудлын Сингапур, Chinatown гэж. За хамаагүй юмтхан болоод ирж байна тий. Chinatown, China болоод ирэхэд юм юмтхан болоод юмтай ирнэ гэдэг байна. За энэ бол ийм өрөө байна. Өрөөндөө ганцаараа юм шиг байна. Тэгээ маш жижиг өрөө. Яг хувийн одоо угаалгын өрөө байхгүй. Угаалгын өрөө нь бол нийт их юм байна. За бусдаар бол өрөөндөө ганцаараа тэгээд хоногийн 187,858 төгрөгийн үнэтэй бол захиалгаж байгаа юм байна. За тэгэл ийм өрөөнд л одоо 7 хоногт сая 576,000 болчихж байгаа юм л та. За үүнээс харахад Сингапур бол яалтчгүй өндөр өртөгтэй байгаа маа. Ааха. За хэдүүлээ юуг нь харцгаая. 10-аас 8.6 авсан гэж байна. Цэвэрхэн бол дажигуус цэвэрхэн юм шиг байна. За локейшн бол мэдээж лаг байх нь бол харахгүй. За тэгээ эндээс харах юм бол дажгүй ер нь бол хүмүүс бол ороод унтаж амарцгаагаад бол явцгаас нь л байна. Гайгүй оноо гэсэн байна. За энийг бол бас сонгоход бол асуудалгүй бол санагдаж байна миний хувьд бол. За би бол явахдаа өөрөө энэ буудлыг сонгож явсан. За энэ буудлын хувьд бол харцсангүй хямдхан баг харж байгаа. 121,551. За энэ маань дотроо бол мэдээж бас тусдаа ийм өрөө бол байдаг. За тэр нь гэхдээ дууссан байгаа юм шиг байна. Тэрнээс бол аян доошоо байна шүү дээ. Яг ийм гэр бүлээрээ явж байгаа хүмүүс гэсэн чинь за тэрэнд бол нэр яалч дууссан л байгаа юм шиг. За бусдаар бол яадаг вэ гэх юм бол одоо ийм доорм гэж нэрлэдэг ийм өрөөнүүдийг нэг өрөөн дотор нэг дөрүлээ эсвэл зарим үед бас зургуулаа одоо ороод болон унтцгаачдаг. За энэ бол миний яг орж исэн доорм тундаас энэ хамгийн аятайхан байсан гэх юм уу. Яг ингэж орж ирээл за энд нэг хүнд, энд нэг хүнд нь таянд унтна гэсэн үг. За тэгэл ингээл ороод унтцдаг ер нь бол айгүй амар. Тэр нь үний хувьд хамгийн амтхан баг таанцаарч байгаа. За оронгуудаа энэ дээд талаас нь ийм татдаг том хөшөг байдаг байхгүй юу? Нэвт харагдахгүй ерөөсөө. Одоо орлоо ийшээ орлоо энийгээ татлаа унтлаа. Тэгэл болоо гэсэн. За энэ ор болгонд нэг юм жижигхэн цонх байгаа. За дээрээс нь миний санаж гарыг толгой хэсэгтээ нөгөө нэг харьцаагчнууд байдаг сангиж जैन тэрэнд ингээл салгаал утсаа бол цэнгэлждэг байгаа. За тэгээ өглөөний цай өнгөө өглөө нь бол нэг тийм чигнэм нэг ер нь бол идэдэг. За хамгийн сонирхолтой нь энд биш тий. Одоо энэ бол жишээ нь эрэгтэй зөвхөн доорн буух эрэгтэй хүмүүс ордог. Энэ зүгээр эмэгтэй хүмүүс ордог тий. Тэсний энэ тийм холилдож ордог хэсэг байдаг заяа. Тэрийг нь бол би ерөөсөө ойлгоогүй холилдож яг яах гэж байгаа яаж энэ дотор нь байх юм тэр нь бол сонинд юм билээ. Би бол яг эрэгтэй доорнд нь бол орж исэн. За тэгээд ариун цэвэр өрөө нь бол маш цэвэрхэн байнгын ер нь бол хүмүүс ороод цэвэрлээд идэг. Тэгэхээр ер нь тэн дээр асуудал үүсэхгүй. За ганц сул тал нь ариун цэврийг намайг очихлоо ариун цэврийнхээ өрөөний цонхыг нөгөө дандаа онгорхоо ойлгоод байсан. Тэнгүүд нөгөө Сингапурч амар халуун учраас ерөөсөө амар халуун болчдөг гэсэн юм. Ариун цэвэр өрөө нь. За бусдаар бол энэ газар бол маш тажгүй газар байсан. За эндээс ингээд харах юм бол 9.3, 8.9 гээд маш өндөр үнэлгээтэй байгааг бол та харж байгаа баха. За яг ороход бол ерөнхийдөө л нэг юм ор үйдэг гэсэн үг. За баг энэ нөгөө RZ-г нь харагдаж байна да. За тэгээд яг таны өрөөнд дотор бас та яг өөрийнхөө одоо ноутбук ч юм уу тийм үнэтэй юмдаг хийж болох тийм одоо шүүгнүүд байдаг. Шүүгэлгүй хийгээл цоожлцдаг. Тэгээд танд код нь болохоор мэйлэр аль хэзээ ирсэн байдаг байгаа шүү. Эднэр вэ ийм шүүгнүүд байдаг гэсэн үг. За тэгээд том одоо чирж өгж байгаа чинтама болохоор доор нь үлдээчүүлдэг. Тэр нь бол бас үнэгүй энэ тод харж байгаа. Luggage storage free гэдэг нь бол таны чинтамыг бол үнэгүй хатгалаад өгнө гэсэн. Тэгэхээр та ямар нэгэн хулгай зэлгээд бол ер нь бол хүртэхгүй гэсэн. За тийм байна. За энэ бол бас нэг доорн байна. Одоо тэгтээ арай олоолаа орт юм шиг байна. За мэдээ 185,000 гэж байна. Шууд ингээл харахад миний нөгөө байсан газараас хамаагүй дээр бол эхлэлтэй эндээ тавируудтай эндээ бас хувц үлгэрчдэг юмтай юм байна. За яг өмнөх дээр хувц үлгэрдэг юм бол байсан. Тэгтээ арай жин шиг юм гоё байгаагүй.
Тэгээд өрөөний хувьд хамгийн том болсон байна 45 м2. За тэгэхээр энэ дотор амар олон хүн л нэг доором дотор одоо хэдүүлж үйдээ. Холол ордог юм байна л да нэг том өрөөтэй. За энд нь тийм мэдээж бас тустай юм. Орнуудтай юм газрууд бол байдаг бах нэ. Тэгтэл хүний хараад ингээл 623 мянга 184 бол маш хүнтэй болж байгаа харж байгаа. За тэгээд эндээс та ингээ харах юм бол дахиад үнэлгээнүүд нь хараад хүн ер нь юу гэж хэлсэн байна хүмүүс байна гэдэг унших боломжтой байдаг байгаа шүү. За ингээд Сингапурын ер нь хаагур буудал захиалвал зүгээр вэ гэдэг бичлэг маань энэ үрээд ер нь бол дуусч байна. За бичлэгийн гол утга санаа бол ер нь та энүүгээр одоо захиалга хийчих юм бол ийш тийшээ ингээд яваад юм өцгдөл хамаагүй ойрхон байна гэсэн үг. Цаг чимнэн дээрээс нь одоо унааны төлбөр те өөрийнхөө энерги ядархаас сэргийлнэ гэсэн. Ядрахгүй үеж жилдээ олон юм үзэж өглөө ирд болсон шүү дээ. Тэгэхээр ер нь бол буудлаа зөв сонгох бол маш чухал байдаг шүү. За тийм Сингапурын хувьд бол ингээд одоо надад амар том санагддаг. Гэтэ яг энүүхэн хэсэг газарт бол үнэхээр юм ундаг хөгцсөн улс бол надад санагддаг байгаа. За заавал очиж үзэх ёстой газруудын нэг байгаа шүү. За ингээд энэ удаагийн бичлэгийг манай дуусч байна guys. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.